Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүтээгдэхүүний сургалт боловсрол хариуцсан захирал миний бие Лиза Гүтгэн болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Райан Гүтгэн байна. Өнөөдөр бид та бүхэнд Америкийн эцсийн улсын хөдөө аж ахуйн яамнаас баталгаажсан гайхалтай органик супер эдийг онцлон таниулах гэж байна. 2-р сар нь зүрхний эрүүл мэндийг таниулах сар юм. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарын хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг болох супер эдийг голлон онцлох гэж байна. Гэхдээ эхлээд зүрхний өвчний талаар бага зэрэг дурдъя. Зүрх судасны өвчлөл нь Америкийн эцсийн улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа. Энэ томоохон аюул занлаас хүн бүхэн урьдчилан сэргийлэх боломжтой. Дэлхийд дахинд зүрх судасны өвчлөлөөр 34 секунд тутамд нэг хүн нас бардаг. Үүнийг чимээгүй алуурчин гэж нэрлэдэг. Танд энэ өвчний шинж тэмдэг байнга илэрдэггүй ч байж болох юм. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд та бүхэнд туслахыг бид хүсэж байна. Райан бидэнд гайхалтай, органик, үр өгөөжтэй супер эдийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Баярлалаа Лиза. Супер эдийн талаар ярилцъя. Энэ нь зөвхөн зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг бүтээгдэхүүн гэдгээр хязгаарлагдахгүй. Би ач холбогдлыг нь товчхон онцолж хүргэе. Тэгэхээр органик супер эдийн найрлаганд жимс, мойл, манжин, анар усан үзмийн ханд болон үр тариа агуулгаддаг. Эдгээр бүхий л орц найрлагууд нь амьд органик супер эдийн дотор өөрөөр ингэсэн үүрэгтэй. Жишээлбэл мойл жимсийг чок бери гэдгээр нь Америкчууд сайн мэднэ. Сонирхолтой нь супер эдс дагуулгаддаг энэхүү жимсийг Айова дахь гэр бүлийн фермээс авдаг байгаа. Энэ нь ёс зүйн хэм хэмжээг дагсан, найдвартай, дотоодын мойл жимсний цор ганц их сурвалж өгөөд Америкийн эцсийн улсын хөдөө аж ахуйн яамнаас баталгаажсан органик бүтээгдэхүүн юм. Би үүнийг хараад л их дажгүй юм байна гэсэн бодол төрсөн. Хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй батлагдсан усан үзмийн үрийн хандын талаар ярьцгаая. Энэ нь органик нитрат юм. Тэгэхээр хоол хүнсийг эмний оронд хэрэглэж байгаа нь үнэхээр гайхалтай явдал болж байгаа. Харин азотын эслийн хувьд зүрх судасны бөглөрлийг арилгах, цусны урсгалыг нэмэгдүүлэх гээд зүрх судасны өвчлөлд маш ашиг тустай гэдгээрээ онцлогтой. Үүнийг хэрэглэх хамгийн тохиромжтой үе нь миний бодлоор бэлтгэл хийхээс өмнө хэрэглэх явдал юм. Би хүмүүст энэхүү бэлтгэлийг үдээс хойш хэрэглээд үзээрэй гэж зөвлөдөг. Яг л энэ нь үдээс хойш намайг уугаараа гисэн юм шиг санагддаг. Заримдаа та бага зэрэг нозоорсон байх үедээ кофе эсвэл кафеин агуулсан ундаа уухын оронд чихэрлэг ундаанаас зайлсхийгээд супер эдийг туршиж үзхийг зөвлөж байна. Эсвэл сайн амино эсвэл зайлшгүй шаардлагатай аминог хэрэглээд үзээрэй. Манай супер эдэд эсэн чихэр байдгүй гэж асуулт ирсэн байна. Үүнд эсэн чихэр огт агуулгаддаггүй. Чихэрлэг амтыг бид стевиа навчны хандаас гаргаж авдаг. Хүмүүс энэ нь кето дэглэм сахидаг хүмүүст тохирох уу гэж асуудаг. Тийм ээ. Чихэргүй учраас кето дэглэмтэй хүмүүст ч тохирно. Ердөө л 10 калори агуулдаг. Мөн улаан будаан өвсний талаар маш их асуултууд ирж байна. Супер эдэд улаан будаан өвс агуулгаддаг. Энэ нь зүгээр үү? Глютенд мэдрэмтгий хүмүүст, тухайлбал целиак өвчтэй хүмүүс хэрэглэж болох уу гэдэг шүү дээ. Тэгэхээр улаан будаан өвс нь улаан будаан бүтээгдэхүүн боловч хурааж авах арга барилаараа глютен агуулаагүй байдаг. Мэдээж та целиак өвчтэй бол энэ талаар эмчтэйгээ ярилцахыг зөвлөж байна. Хэрэв та зүгээр л глютенд мэдрэмтгий бол улаан будаан өвсөнд глютен байхгүй гэсэн үг. Бидний идэж хэрэглэдэг зарим зүйлс үнэхээр хүчтэй антиоксидант агуулмж өндөртэй. Жишээлбэл анар. Бид анар жимсэнд дуртай. Ялангуяа шинэхэн анар жимсэнд. Гэхдээ бодит байдал дээр анарыг арилгаж идэхэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Анар нь антиоксидант агуулмж өндөртэй болохоор бид үнэхээр дуртай. Анар нь биеийн дэх азотын эслийг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь судсан дэх азотын эслийг хамгаална. Тэгэхээр энэ нь нэг бодлын дог байгаа биз? Бүтээгдэхүүний орц найрлагад орсон жимснүүдийн ихэнх нь улирлын чанартай жимснүүд. Бид дэлгүүрээс үргэлж шинэхэн улаан манжин эсвэл анар авчиж чадахгүй шүү дээ. Шинээрээ дэлгүүрт байсан ч бид өдөр бүр идэж чаддаггүй. Тиймээс бид супер эдийг хэрэглэснээр эдгээр супер өндөр антиоксидант жимсний бүх ашиг тусыг өдөр бүр авч байгаа юм. Үүний хувьд үндсэн гишүүд ердөө $18. Бусад хүмүүс $29.95 худалдаа авах боломжтой. Ливгүүдийг эхлүүлж энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг гаргахаас өмнө би Red Powder буюу улаан нутаг авахд сар болгон $99 зарцуулдаг байсан. Учир нь үүнийг эрүүл мэндэд ямар чухлыг мэддэг байсан болохоор шүү дээ. Би зүгээр л $99 сар бүр угаад л байсан. Миний томоохон зорилго нь хүн бүр авч чадах үз үнэхээр гайхалтай. Илүү сайн бүтээгдэхүүнийг гаргах байсан. Супер редийг манай гаргаж байгаа бусад нутагтай хольж хэрэглэж болно. Жишээлбэл та улаан ногоон хоёрыг хольж хэрэглэж болно. Заримдаа би нэмэлтээр уургийн нутагтайгаа холиод хэрэглэдэг. Мөн би өдрийн хоолны дараа 2 дахь тун болгож чухал амин дэмүүдтэйгээ холиод уух дуртай. Дахин дүгнэж хэлэхэд супер эдийн найрлаганд мойл, долоогон, анар, усан үзмийн үрийн ханд,
манжин, мэдээж эерэг нитратын их үүсвэр болох бусад үр тарианы өвс байдаг. Маш олон антиоксидантууд, мөн азотын эслийн провитаминууд юм. Бид бүгдээрээ азотын эсэл ямар гайхалтай үүрэгтэйг мэддэг болсон шүү дээ. Эдгээр бэлтгэлүүд өргөн хэрэглэгддэг. Бид энэ нэмэлт бүтээгдэхүүнд ямар орцуудыг яагаад оруулсан гэдгийг хүмүүр мэддэг байгаасаа гэж хүсэж байна. Энэ нь үнэхээр өөрчлөлт хийхэд хангалттай их хэмжээтэй байна. Тийм ээ. Энэ талаар ярилцсандаа баяртай байна. Гайхалтай байлаа. Супер ирээд бүтээгдэхүүнийг онцлох анхны ярилцлагыг үзсэнд баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.